Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны урлагийн дээр суугаатаруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн агент цаг мөчүүд радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрийг сэрэйтагаар шууд өрдөг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 28-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнц булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар ган болтын ангараг нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар аялахад алс хязгааргүй 70 жилийн төвт жуулчин компани аялын хөтөлбөрөөрөө за мөн Туркийн тэргүүлэгч сургуулийн тогтворын эмнэлэг болох Медипол эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр чинь ууг нь битээр нөө нэг шинэ New Art Mart-а нэг өдрөлгөө шилжүүлээ. 5 дахь өдрөлгөө бол киногоо шилжүүлнэ гэж хэлсэн боловч энэ 7 хоногт үнэхээр амжсангүй байна. Тэгэхээр өнөөдөртөө бол эх 7 хоногоос л яг тэрэн лүгөө шилжих юм байна. За өнөөдөр би өөртөө нэгдүгээрт нь бол нэг одоо чикарж байгаа нэг цувралыг танилцуулна. За дараагаар нь Netflix-ээс удахгүй буух гэдэг 3 шилдэг кино. Netflix ч бас буулгадаг юм байна л да. Тийм 3 шилдэг кино, ямар кинонууд буух гэж байгаа вэ гэдэг талаар бас танилцуулах гэж байна. За эхний хүрэх гэж байгаа мэдээлэл бол би яг юуны White Lotus-ын дараагаар л шууд ороод ирсэн л дээ энэ Last of Us гэдэг HBO-гийн цуврал. За энэний эхний өдрөл нь бол өстой бужигнуулсан юм байлээ. Дэлхийд даяар үзэгчдийг жинхэнэ нэг одоо юу гэдэг нь байлдан дагуулт гэдгийг бол үзүүлсэн. За тэгээд бүх цаг үеийн хамгийн шилдэг видео тоглоомоос сэтгүүлэн бүтээсэн цуврал хэмээх тодтолыг ингээд хүртчихэд байгаа ийм супер цуврал. За эхний өдрөл нь Emmy гэдэг шагнал гардуулах ёслолт бол бүр 24 номинацт нэр дэвшээд ердөө 3 сарын хугацаанд нэг ангийн дундаж үзэлт нь 32 сая хүрснээр бол HBO-гийн түүхэнд хамгийн дээд амжилтыг бол эвдсэн ийм бүтээл юм байна. За энэхүү алдар цувралын 2 дугаар үлрэл иргэн ирж эхний 2 анги нь одоогоор яг одоо цацагдсан. За би Univision-ы HBO дотор бол ангиуд нь бас ороод ирсэн байлээ. 1-р анги нь бүтнээрээ 2-р анги нь бол эхний ангиуд нь ороод ирсэн байлаа. За энэ цувралыг кино шүүмжлэгчд болон үзэгчид хэвлэл мэдээллүүд энэ тоглоомоос сэтгүүлсэн хамгийн шилдэг бүтээл гэдэг жагсаалтанд 109-оор багтаасан гэдгийг бол түрүү хэлсэн. Ер нь бол видео тоглоомноос сэтгүүлсэн кинонууд нэг ингээ сайн болдоггүй те ингээд нэг за яахтай нэг энэ тоглоомыг нэг юм кино болгосон юм да гэсэн ийм дүгнэлттэйгээр ингээд өнгөрчөөд байдаг бол энэ кино тэр одоо хард толбыг нь бол арилгасан гэж хэлж болно. Сайн зохиолтой, мундаг жүжиглэлттэй, яг бодит мэд продакшнтай ийм гээд одоо ингээд маш олон төрөл дээр бол хүмүүсээс ингээд магтуулаад байгаа. Кино шүүмжлэгчд бол нэлээх магтаж байгаа ийм бүтээл. За үйл явдлын хувьд бол мөөгөнцрийн гаралтай халдвар дэлхийд даяар дарахснаас болоод цар тахалд дэгдэж хүмүүс зомби шиг болоод зогсохгүй. Нийгмийн тогтолцоо бол ер нь бүрнээр ингээд нуруу унцдаг ийм тухай гардаг. Тахал сүрэл зомбитэй кинонуудтай яг л адилхан тийм загварын кинолдаа уг нь бол Game of Thrones ч юм уу Narcos зэрэг кинонуудаараа алдаршаад байсан Холливуудын жүжигчин Педро Паскал энэ кинонд вирус халдвараас ингээд дархлаатай буюу өвчлөх боломжгүй нэг Эли гэдэг охин байгаа юм. Тэр охиныг хамгаалаад ингээд зөөгж байгаа ийм хил дагуулагч 8-ачны дүрийг бүтээсэн байдаг. Телевизэн түүхэнд хамгийн өндөр төсөвтэй кинонуудын нэгт зүй ёсоор багтсан энэ цувралын зураг авалт Канадын Альберта гэдэг газарт явагдсан байгаа юм. Тэгвэл өнөөдөр саяхан нээлттэй хийж шуугуулад байгаа 2 дугаар өдрлийн талаарх фактуудыг UB Live сэтгүүл ингэж онцлсан байна. Киногоо үзсэн хүмүүс байвал одоо та бас сэтгэлдээ хуваалцаарай. Эднэртэй санаа нийлж гин үгүй юу гэдгийг. За нэгдүгээрт нь бол шинэ бүлгийн эхний ангиудын үйл явдал өвөл өрнөө. Зураг авалтыг Канадын Альберта, British Columbia хотуудад төлхөө авсан. Хоёрт нь бол зураг авалт нийт 150 өдрийн турш явагдсан. Анхны үед төлөвлөсөн хугацаанаас хожуу зураг авалт эхэлсэн шалтгаан нь Холливуудын зохиолч жүжигчдийн ажлаа хилтаас үүдэлтэй байсан гинэ. Ингээд жоохон хойшсон. За 3 дугаарт нь бол цувралын үйл явдал дахалт эхэлснээс 20 жилийн дараа өрнөж байгаагаар онцлогтой байдаг. За 4 дугаарт нь 2 дугаарт бүлэгт Last of Us-ын гол жүжигчдээс гадна Abby хэмээх дүр нэмэгдэж бүлгийн турш гол дүрийн үүргийг гүйцэтгэж байгаа. Abby-гийн дүрийг жүжигчин Caitlin Dever бүтээсэн бөгөөд 2023 оны No One Will Save You
киноны жүжиглэлт нь түүнийг сонгох гол шалтгаануудын нэг болсон гэж байгаа. Хинч чамайг аврахгүй гэдэг ийм киноны дүрнүүд бол найруулагчийн анхаарлыг татсан байна. Сонирхолтой өмнө нь Last of Us-ыг цовруул биш нэг ангитай кино болгохоор төлөвлөж байх үед нь Кэтлин Дивэрийг гол дүрийн өндөр дархлаатай охин буюу Элигийн дүр тоглуулахаар бас ярилцчил байсан байт юм байна. За 5 дугаарт нь цувралын 2 дугаар бүлгийг тоглоомчдоос гадна HBO-гийн үнэнч үзэгчид нэмээд анхны удирлыг үзээд дурлсан хүмүүс гээд олон хүн төвчээр заан хүлээж байсан. Анхны бүрэн хэмжээний трейлерыг нь 3 өдрийн дотор 158 сая хүн үзсэн гэхлээр HBO бол үнэхээр тийм юм хүлээлт бүхий киног бол бүтээж чадсан гэж ингэж ойлгож болохоор байгаа юм. За 6-ад нь одоогоор шинэ бүлгийн эхний 2 анги цацагдаад байгаа. 2 дугаар анги болох Through the Wall-ий буюу Wall-ий гэдэг анги нь IMDb дээр 9.5 гэдэг үнэлгээтэй байгаа. Супер өндөр үнэлгээтэй гэсэн. Одоогоор Last of Us цувралын хамгийн өндөр үнэлгээтэй анги нь болоод байгаа гэдэг юм. За Through the Wall-ий гэдэг нэртэй 2 дахь ангийн тулааны хэсгүүдийг шүүмжлэгчд болон үзэгчд маш өндөрөөр үнэлсэн. Empire сэтгүүлийн кино шүүмжлэгч John Nugent зөвхөн HBO-л ийм нүсэр хэмжээний тулааны хэсгийг төгс гүйцэтгэж чаднаа. Game of Thrones-ийн шилдэг тулааны хэсгүүдтэй энэ зэрэгцгээр ийм одоо тулааны хэсэг болжээ гэж ингэж үнэлсэн байна лээ. За 8-д нь цувралын шинэ бүлгийг өмнөхөөсөө ч дутхгүй зарим талаар илүү болсон тухай олон шүүмжлэгчд бичиж байгаа. Collider гэдэг сэтгүүлийн шүүмжлэгч Ross Bonham гэдэг хүн бол 2025 оны хамгийн шилдэг цувралуудын нэг гэсэн бол Slash Film-ийн Jeremy Mattei видео тоглоомоос сэтгүүлсэн бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээлээ цоо шин стандартыг бол энэ кино тогтоочлоо шүү гэж үнэлээд байгаа юм байна. Шинэ бүлгийн талаар 131 шүүмж Rotten Tomatoes дээр гарснаас дөнгөж үнэлгээ нь 95% байгаа нь хэр чансаатай бүтээлсэн болсныг нь бол илтгэж байгаа. Шинэ бүлгийн 2 дугаар ангийн төгсгөлд нь Through the Wall гэдэг дуу ихшгэлдэг. Энэ дууг Ashley Johnson дуулсан бөгөөд тэрээр видео тоглоомд Элигийн дүр дуу оруулсан ийм дуучин юм байна. Эхний удирлын хувьд оргил цагийн Emmy наадамд 24 удаа нэр дэвшснээс нийт 8 шагналд хүртсэн байдаг. HBO дээр эхний ангийг нь 40 сая хүн шууд хүлээн авч үзээд үргэлжлүүлээд ангиудыг нь дунджаар 32 сая хүн үзсэн гэдгээрээ HBO-гийн хамгийн үзэлт өндөртэй цоврал болсон. За эхний удирдал нь 6 ангитай. Хоёр дахь удирдал нь мөн л 6 ангитай байх юм байна. 4 сарын 13-нд нээлттэй хийж эхний 2 ангийн цацагтаад байгаа бол 3 дахь удирлын ажил хэдийнэ эхэлсэн гэсэн мэдээлэл бас цацагдж байгаа юм байна. Тэгэхээр энэ бас л дуусахгүй олон сизонтэй ийм цуврал болох гээд байх шиг байна л гэж харж байгаа юм байна л да. Би бас үзсэн. Яг би ч нэг HBO-г ингээд юу яатсан байгаа. Үнэхээр та ингээд эхний 2 анги дээр л гэхэтээ ингээд хит их үйл явдал донд орно. Өрнөл ингээл ста нэрэ юу гэдгийг ингээд дараа нь маш их зүйл бодох болцоотой болгож өгдөг ийм кино байлаа. Эхний 2 ангийг нь үзчихээд бол үнэхээр вау гэж шүтчихэд байгаа. Одоо тэгэхээр үлдсэн 4 ангийг нь хүлээж байгаа гэж хэлэхэд буруутахгүй. За одоо би та бүхэндээ Netflix-ээс удахгүй буух гэж байгаа 3 шилдэг киног танилцуулъя. За нэгдүгээрт нь бол Netflix дээр байрласан кинонууд тодорхой хугацааны дараа буудаг. Тэгвэл удахгүй Netflix-ээс буух гэж байгаа 3 шилдэг киног нэрлээд байна. Магадгүй буухаас өмнө амжиж үзээрэй гэдэг энэ киног 3 киног эргүүлэн нэг сануулад авъя гэж бодсон юм аа. За 3 дугаар байранд нь Холливуудын жүжигчин Matthew McConaughey-г Оскарын наадмын шагналт жүжигчин болгодог Dallas Buyers Club гэдэг кино одоо тун удахгүй буухаар болж байгаа гэж бичигдсэн байна. 2013 онд бүтээгдсэн энэ киног Америк уран бүтээлчид бүтээсэн дээрээ намтарчилсан драм буюу уран сайхны аргаар баяжуулсан бодит явдлаас сэтгүүлсэн кино. Кинонд хар тамхи тогтмол хэрэгэлдэг цахилгаанчин мэрэгжилтэй Даллас нутгийн ковбой Рон өөрийгөө дохын халдвар тусч 30 хоногийн настай гэдгээ мэдснээр бусдад туслах хөдөлгөөн өрнүүлж байгаагаар ингэж үргэлжилдэг ийм кино. Гэтэ энэ айгу дээр үеийн кино мөртлөө одоо Netflix-ээс бууж байгаа юм байна тий? Тийм юм байна. Яг нь Netflix ч өөрөө бас шинэ платформ шүү дээ. Тэгээд оруулж ирсэн кинонуудаа бас тодорхой хэмжээний дараагаар буулгадаг юм байна. Зөв. За дараагийнх нь болохоор 82 оны Blade Runner гэж
бас л супер кино. Шинжлэх ухааны уран зөгнөлт 90 дээр гүйгч киноны 1982 оны хувилбар энэ жагсаалтанд багтсан. Чөлөөндөө суусан 90 дээр гүйгч Декартыг эргүүлэн дуудснаар киноны үйл явдал эхэлдэг. Ямар юмн дээр гүгчээ? Энэ Blade Runner гэдэг нь болохоор ийм хутганы ир шиг ийм юм дээгүүр гүйдэг буюу хамгийн тийм эрсдэлтэй ажил хийдэг гэсэн утгатай л да. За. За андроидууд хүний амьдралыг хөнгөвчлөх хэдий ч хитрхи их ухаан хүмүүст гай тарж эхэлдэг. Улмаар тэднийг зөвхөн 4 жилийн хугацаатай буюу 4 жил л амьд явах хэрэгтэйгээр бүтээдэг болов тэрхүү робот андроидуудыг ухаан орсон үгүйг насаа уртасхан амьдарч байгаа үгүйг 90 дээр гүйгчд шалган олж тогтоодог болно. За. Энэ нөгөө юм амар экстрим юм хийдэг нөхдүүд байхгүй юу? Нэг өсөндөө 90 дээр гүйгчд нь цагдаа хэдий ч нөгөө талаар цагдаагаас арай ангид зөвхөн роботуудыг барих ёстой ийм цагдаа нар гэж хэлж болно. Шоронгоос нэгэн андроид зугцсны улмаас тэтгэвртэй гарсан 90 дээр гүйгч Декартыг эргүүлэн дууддаг робот цагдаа ингээд нөгөө нэг Blade Runner гээд тухайн 1982 онд дэлгэцэн тесрэлт хийж байсан энэ бүтээлд алдарт Harrison Ford энэ Декартын дүрийг бүтээсэн байдаг. Harrison Ford-ийн яг эд үелдээ 82 он гэдэг чинь бол тий. За энэ байна. За одоо сүүлийн кинонууд бол энэ буух гэж байгаа киноны хамгийн сүүлд нь бол Schindler-ийн бүртгэл буюу Schindler's List гэдэг 1993 оны кино. Дэлхийн 2 дугаар дайны үед болсон их хэтлэг буюу Холокостын үед Оскар Шиндлер гэгчээр дэлхийн 2 дугаар дайны үед бол 1100 гаруй Польшийн еврей нарыг өөрийн үйлдвэртээ ажилуулах нэрээр аварсан байдаг. Энэ агаа энэрэнгүй үнс дэрийн тухай Томас Кинл Шиндлерийн арк буюу хөлөг романыг бичсэн байдаг. Уг зохиол дээр нь үндэслээд уг зохиолыг барьж авсан нэгэн еврей залуу романаар кино хийхээр шийдсэн Стивен Спилберг байсан. Хожим Шиндлерийн бүртгэл хэмээн нэрлэгдсэн уг кино төслийг Спилберг хар цагаанаар ихэвчлэн гар дээрээс зургийг нь ингэж авахар шийдсэн байдаг. Мөрөн дээрээс гэж ярьдаг манайхан бол ингэж шийдсэн мөн киног бүтээх үйл явцад Спилберг ямар нэгэн төлөвлөгөөт зураг буюу storyboard-ыг нь бол ашиглаагүй. Баримт киноны маягаар ажилласан байдаг. Спилберг мөн өөрийн ихэвчлэн хэрэгэлдэг кран, стедикам зэргийг хэрэглэлгүйгээр 72 өдрийн дотор 22 сая долларын төсөвтэйгээр бүх зургийг нь авч дуусгах ёстой байлаа. Шиндлерийн бүртгэл киноны зураг авалтын үеэр Спилберг сэтгэл санааны хувьд тун хүн дарамттай ажиллаж байсан бөгөөд 2-7 хоног тутамд Робин Уильямсыг дуудаж авчран хүмүүсийг хөгжөөдөг байсан гэдэг. Нөө хошин шогийн жүжигч байсан шүү дээ. Спилберг цусд мөнгө хэмээн ирээдч энэ киноноос ямар нэг цалин авахыг хүсээгүй бөгөөд тус киног зардлаа нөхөж чадахгүй гэдэгт бүрэн итгэж байв. Гэсэн ч энэ кино нь 22 сая долларын төсөвтэй бүтээд нийтдээ 321 сая долларын ашиг олсон түүнийг гайхшруулсан байдаг юм. Үнэхээр 20 дугаар зууны шилдэг бүтээлүүдийн нэг мөнөөсөө мөн л дөө. Тэглэгээ ах. Ямар ч тач 20 дугаар зууны хамгийн шилдэг кинонуудын нэгдсэн үеэсээр бичигддэг энэ кино тун удахгүй Netflix-ээс буух гэж байгаа юм байна. Та бүхэн Netflix дээр үзхийг хүсвэл одоо амжаад үзээрэй. Харин домогт найруулагч Спилберг манай гариг дээр хийгдсэн хамгийн агуу кинонуудын нэгт бол алдарт Франсис Форд Коппологийн Загалмайсан эцэг нэгдүгээр нэг киног бол ингээд энэ бол дэлхийн шилдэг кино шүү гэж хэлсэн байдаг. За тэгээд хамтран ажиллагч танилцуулгаас өмнө өнгөрсөн 7 хоногт Монголын кино ертөнцид юу болов гэх юм бол 5 дахь өдөр Худаг гэдэг аимшигын кино нээлттэй хэлсэн. Худаг гэдэг аимшигын кино нээлттэй хэлсэн. Та бүхэн аимшигын кино үзэх дуртай бол одоо кино театруудаар гарч байгаа Худаг киног үзээрэй. За түүнээс гадна 5 сарын 1-нд нээлттэй хийх гэж байгаа Чимээгүй хотын жолооч гэдэг. За Жамин сүрэнгийн Сэнг доржийн бүтээл бол одоо 5 сарын 1-нд нээлттэй хийх гэж байна. За энэ бол ийм нөгөө нэг оршуулгын машин ундаг залуу дээр тодгуурлаад ингээд хүмүүсийн амьдрал сэтгэл хөдлөлийг харуулсан бас зөвүүн кино. Маш олон кино фестивалуудаар яваад бол нэлээд шилдэгүүдийн түгээд ирсэн. Хамгийн сүүлд тэр Азийн кино Японд болсон Азийн киноны фестивалаас бол шилдэг эрхтэй дүрийг нь хүртэл аваад ирсэн. Ийм кино одоо энэ 7 хоногт нээлттэй хийх гэж байгаа шүү. За энэ Батбилэг Инхвэр гэдэг сонсогч залуу хүн юм шиг байна. Йоо энэ кино бүр амар штэ гэнэ Шиндлерийн бүртгэлийг. Тий. Анх удаа л үзэж байгаа юм шиг байна те. За Улаанбаатар хотод 16 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран харьцагчаар
Аялахад алс хязгааргүй 70 жилийн төвөгт жуулчин компани аяллахын хөтөлбөрөөр хамтран ажиллаж байгаа. За. За, жуулчин компани Монгол Улсын анх дахь ууган аялал жуулчлалын компани яалтчгүй мөнөөсөө мөн. За, тэр ч удаараа 70 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон таны мөрөөдлийн аялыг одоо бодит болгохоор зориулж ажиллаж байна. За, 4 сард санал болгож байгаа аяллууд нь болохоор хамгийн баялаг хөтөлбөртэй, хамгийн хямд үнэтэй, шууд нислэгтэй Жанжижи аялал байна. За, Туркийн 3 хотын гайхамшигыг мэдрэх аялал байна. За, 2025 оны эрч хүчээ зэнэглэх Фукуок арлын шууд нислэгтэй аялал байна. Гуанжу хотын Кантон Фэр үзэсгэлэн худалдаанд оролцох шууд нислэгтэй аялал байна. За, газрын деважин Хайнан арлын шууд нислэгтэй аялал байна шүү. За тийм. За аялал бүрийн үнэнд багтсан зүйлс нь юу байдаг вэ гэхээр мэдээж хоёр талын нислэгийн хийцэн байгаа. Онгоцны буудлын таксууд нь багтсан байдаг. Мөн хөтөлбөр заагдсан зочд буудал нь болон хоол үзүүрүүд нь бол үнэндээ багтсан байдаг. Мөн бүх аяллууд аялагчдын иж бүрэн даатгалтай байдаг гэдгээрээ бол онцлогтой шүү. За, тэгэхээр мэдээж аялал бүр тухайн би одоо шинэ эффект нь даасч өгөхгүй хэцүү байна. За, аялал бүр тухайн нутгийн болон монгол хэлтэй хөвтчүүд хамт явдаг. За, тэгээд тухайн газрын хамгийн гоё сор болсон өдрөг газруудыг бас хөтөлбөртөө багтаадаг. За, ийм байгаа. Тэгээд аялал бүрийн ард мэдээж туршлагатай мэргэжлийн баг ажиллаж байдаг шүү дээ, тийм ээ. Одоо аялал дараа төлөв. Яг энэ бол боломжтой ба банк болон зээлийн ап үйлчлэгийн талаар дэлгэрэнгүй та жуулчин компанийн Facebook хуудас болон 7288 1212 гэсэн утсуудаар нь аваарай. За, тэгээд та жуулчин компани гэж зүгээр крэлээр бичээд Facebook руу нас орох боломжтойгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялахад алс хязгааргүй гэсэн уриатаагаар 70 жилийн түүх жуулчин компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, баярлалаа. За, миний хүргэх мэдээлэл болохоор зэрэг би бүр энийг амар гайхсан. За, хойд Америкийн бокс офисын 24-р байранд орж ирснийг баримтат киноны талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. Тэгээд 2024 онд бүтээгдсэн кино ердөө өнгөрсөн 7 хоногоос кино театруудад гарч эхлээд тэгээд одоогийн байдлаар $442,117 орлоготойгоор бокс оффист бичигдэж эхэлсэн байхгүй юу? За, 2000-ад оны их үеэр одоо Америкт нэг ийм үйл явдал болсон юм байна л да. Залуусын одоо нэг хэсэгт бүлэг залуусны 7-8 залуус нийлж агаад осгоо самбаага ашиглаад гээд байгаа байхгүй юу. Нууцаар эхлүүлсэн энэ үйл хэрэг яг баригдах үедээ Америк даяар урлагийн болон залуусын хөдөлгөөн ямар нэгэн утга бэлэг тэмдгээрээ хууль зөрчсөн гэмт хэрэг биш, харин бэлтгэлийн чанартай үйл явдал болсон гэдэг. за. Тэгэд аюул сонио. За, одоо би тань ингээ яхаар тааж бас гайхсан заяа. За, ямар сандаа энэ алдарсан энэ үйл явдлын тухай кино хийхээр 30 гаруй найруулагчид хэргийн гол эцэдэд буюу одоо яг энэ үйл явдлыг толгойлогчдод санал тавьсан боловч ердөө нэг л тунаж өнөөдөр миний ярьж өгөх гэж байгаа энэ баримтат бүтээгдэх зам нь засагдчихсэн байгаа. За, 1999 онд Rhode Island мужийн Providence хотод Providence Mall гэдэг их дэлгүүр баригдсан байна л да. Тэгсэн чинь энэ нэг дэлгүүр баригдах үеэр дэрэгдэн амьдарч байсан Майкл Таунсен гэдэг нөхөр моолын барилгын дунд хэсэгт нэг тийм том сул үлдээд байгааг ажигласан байна. За. Тэгээ би одоо тэр нөгөө юуг нь ороод харлаа. Нөгөө юу трейлерийн. За. Тэгээ би одоо гайхаад энэ одоо би ингээ уншаад үзэхээр ерөөсөө надад ойлгохдохгүйсэн байхгүй юу. Тэгээ үзээд бас ойлгоогүй. Ямар зайнд нь яаж ингэж ийм нууц байрч тий гайхаад байгаа байхгүй юу. За, тэгэнгүүтээ ингэсэн байгаа. Наадах чи ингээл ажиглал байжсанаа барилга баригдаад дуусах үед ч гэсэн нөгөөх сул зайн айхтар ашиглагдаагүй буюу барилгын дотор хананд нь хоосоо харинзай болоод үлдсэнийг харсан гээд байгаа. За, одоо ингэхдээ одоо жишээ юм уу? Дөрвөлжин байшин байна шүү дээ. Тий. Яг голд нь ингээд лептний нүх шиг нүх хоосоо орхицсан гэсэн үг байхгүй юу? Тийм үү? За би харин бүр гайхаад энэ одоо ямар орон зайгийг яриад байгаа юм бол таа гэж. За, ингэнгүүтээ наадах чинь Rhode Island-ийнхаа 7 найзын амтаар Mark Townsend Providence гэдэг моолынхоо дотор бүхэл бүтэн 70 м квадрат гэдэг байгаа байхгүй юу? Орон сууц Маркийн бариад дотор нь бүр 4 жил амьдарчихсан байвал яах вэ? Харин ингэж байгаа. Гэхдээ яг амьдэрсэн гэхээр бас нэг тийм учир дутагдaltaй байгаа. Залуус барилга барих тухайн талбайгаа өөрсдөө ингээд блок зөөгөө заяа. Дээд давхрынх нь кино театраас гэдэг байгаа. За. Доод талынх нь гаражаас гэдэг байгаа. Ингээд тусгаарлалцсан. За.
За. Өөрсдөө тэгээд тэр дотроо тавилга зөөж оруулаад залуус уулзаж цуглаж цагийг өнгөрүүлж болдог ийм газар байгуулсан. Гэтэ энийг хинч мэдэхгүй штэ. Нугын нууц. За тэгээ Моол доторх цахилгаан барааны дэлгүүрээс авсан камераараа залуус өөрсдийнхөө одоо тэр байр гэж нэрлсэн барих хүртэлх бүх үйл явцаа ингээд баримтжуулаад, тавилга зөөж оруулсан үйл явцаа бас баримтжуулаад, гол нь энэ бүхнийгээ тухайн Моолын харуул хамгаалтынханд огт мэддэхгүйгээр хийж исэн гэ боддоо. За тэр чинь ингээд голд нь байгаа ийм хоосон орон зайг бол аваргууд блокоор ингэнгүүтээ одоо юу гэдгийг клуб уулзалтын клуб шиг юм болгосон байна шүү дээ. Гэтэ би тэр энэ хоосон орон зай гэдгийг юусоо ойлгохгүй. Яаж тийм орон зай гаргаад ирсэн. За ийм нэг нууц байр Providence Mall дотор байдаг гэдэг яриа тухайн үеийн залуусын дунд ингээд яг орчин цагийн үлгэр домог шиг ингээд тархсан байгаа. Гэтэ энийг хинч нотолж чадаагүй заяа. Харин тэд 2007 онд баригдсанаас нь хойш анх удаа байрыг нь барилцахад гар бие оролцсон 8 хүн 8-уулаад цуглараад Моол доторх нууц байр гэхийн баримтат бүтээлд оролцож ярилцлага өгсөн. Одоо ингээ бүр баримтат кино гарчаад байна штэ. За үнэн. Бид ингээд хийсэн юм аа. Дотроо карантины ус ариун цэврийн өрөө байхгүй учраас залуус бүгд Моолын ариун цэврийн өрөөнд ордог байсан гэж байгаа юм заяа. Гэхдээ энэ бүх үйл явцдаа харуул хамгаалтынханд баригддаггүй байсан гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд одоо нөгөө хяналтын камер гэж юм байдгүй юм байна. Одоо хиймэдгүү. За энэ залуус энэ газараа цуглаж идэж ууж хондог гэхээс илүүтэйгээр хамтдаа цуглаж уран бүтээлээ ярьдаг, уран бүтээлийнхээ хөгжүүлэлтийг хийдэг байсан гэдгээр энийг өсөндөө залуу уран бүтээлчдийн одоо үүр урхаад доош болцсон байгаад байгаа байхгүй юу. Тэр энэнгээрээ л их онцлог байгаа да. За 8 залууг анх толгойлж энэ ажлыг эхлүүлсэн Майкл Таунсен гэдэг нөхөр Америкт бараг л соёлын үзэгдэл болонгоо алдсан энэ хэргийг кино болгох хүсэлтэй маш олон хүн гарч ирсэн ч гэсэн Майкл Таунсен гүрийсээр хагаад 2019 онд өнөөдрийн ярьж байгаа бүтээлийг хийсэн найруулагч Jeremy Workman-тэй грек танилцсанаар эцсийн бүлэгт болж өнгөрсөн үйл явдлыг за яг байгаагаар нь харуулах чадвартай үнтэй уулзлаа гэж үзээд киногоо хийх эрхийг өгчээсэн гинэ. За кино 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр SXSW наадам дээр нээлттэй хийсэн даруйда 2024 оны шилдэг баримтат бүтээлээр нэрлэгдсэн заяа. Одоо харин энэ бүтээл нь алдарт Providence Mall доторх кино театруудаас эхлүүлээд бүр нөгөө Mall дотроо байдаг кино театртаа гараад ирж шээ. Нэмээд хойд Америкийн манай энэ доор байгаа гэдэг. Яг үнэ. 57 кино театрт гарч байгаа юм. Тэнгүүтээ амар заяа. Rotten Tomatoes дээр штэ 100% гэсэн үнэлгээтэй байвал яах вэ? Пүү тэгэнгүүтээ IMDb дээр 7.4 гэсэн үнэлгээтэй байгаа. Зөө. Амар. За хоёлаа хамтран ажиллагч ярьсныхаа дараа би дахиад энгийн гэр бүлгээд Солонгосын олон анги кино ярьж өгье заяа. За тий. За Улаанбаатар хотод 16 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч сургуулийн цогцлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За. Ерөнхийдөө Монгол дахь төлөөлөгчийн газартай ийм эмнэлэг Туркийн нэг эмнэлэг Монголд албан ёсны төлөөлөгчийн газартай болсон. Би зүгээр ингээд маш товч үгээд тодорхой ярьж байгаа юм. За манайхын ингээд эмчлүүлэх боломжгүй ч гэдэг юм уу. За гадаадд явж эмчлүүлэх хэрэгтэй ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсүүд бол гарч ирдгээ. За энэ тохиолдолд бол тэ ингээд сандарсан хүмүүс чинь аль наашаа цаашаа гэсэн газар болгоноор арай хямдхан руу л хүнээ аваад явахын төлөө ингээд зүтгэдэг. Энэ үедээ бол бас холигтуулдаг, очоод нөгөөх нь энэ манад идэхгүй юм байна гэд буцаад хайрын зардал мөнгө болдог. Иймэрхүү асуудлууд бол гардаг. За одоо энэ бүхнийг энэ Туркийн Medipol эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар бол нэг мөр шийдэж гин гэж би ойлгосон. Юу гэхээр эхлээд та энд үзүүлсэн онш одоо нэг юм эмнэлгийн шинжилгээний хариу мариунуудаа бол энэ Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулаад Medipol руу явуулчихнаа. Medipol-ийнхан үзээд за наад хүний чинь бид нар эмчилж болох юм байна. Тэдэн хоног болно шүү. Ийм зардал гарна шүү гэд бүх юм тодорхой хүрээд ирэх юм байна. За тэгэнгүүт нь за одоо окей явъя гэд явна. За тэгэнгүүт таныг онгоцны буудлын дээр Турк дээр буунгууд чинь эдний өөрсдийнх нь эмнэлгийн тэргэнд осч аваад хүний чинь эмнэлэг рүүгээ шууд хэвтүүлээд ахаад дээр нь цуг очсон одоо 1-2 хүн сахиур махур ч гэдэг юм уу 2 хүн очно штэ. Тэр 2 хүнд нь зочд буудал ч юм уу нэг бол ойрхон эмнэлэгтэйгээ ойрхон түрээсийн байшин эдэрийг нь олоод өгчдөг гэж байна. За тэгээд эн чинь эмнэлгийн орчуулга гэдэг чинь зүгээр энгийн орчуулганаас өөрөө танд байнга танд тэр ингээд
мэрэгжлийн эмнэлгийн орчуулагч хүн танд туслаад орчуулад явна. За ингээд эмчилгээ үйлчлэгээ сайхан болсны дараагаар буцаагаад онгоцны буудал хүргэж өгөөд буцаагаад нисгчихэн дайныг. За энд Монголд хурж ирснийхаа дараагаар заавал ахиж наашаа цаашаа яваад байгаа шаардлагагүйгээр эндих төлөөлөгчийн газраар дамжуулаад одоо хяналтандаа ороод эмчилгээ үйлчлэгээгээ дахиж асуугаад ингээ яваад ах болцоотой ийм төгс үйлчлэгээг бол Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицолбор эмнэлэг Медипол эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар та бүхэнд үзүүлж гин гэж ойлгоно. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99 19 6 99 52 32 31 гэдэг утсуудаар аваарай. За тэгээд Medipol SG email гэж шууд салгахгүйгээр бичих юм бол Facebook руу орох боломжтой байгаа. За тэгээд хаана вэ гэхээр Medipol эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хэлхүүрийн баруун талд төв зам дагуу байрладаг. Өөрөөр хэлэх юм бол голомтын бизнес төв гэхээр бид нар бол Center Point гэж хэлээд яриад сурсан. Голомтын бизнес төвийн замын эсрэг талд нь байгаа. Тэгээд бас хөөрхөн машины зогсоолтой эднийх чинь тийм ээ. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицолбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сүрэтагаар өндөр кино ертөнцийн болонгаараа өргөжлөн шууд хүрч байгаа. За одоо би 2025 оны 4-р сарын 25-ны өдөр нээлттэй хийсэн даруй да. За өнгөрсөн баасан гарагт гэсэн үг шүү дээ. Хойд Америкийн бокс офисын 27 дугаар байрлал өсөрч орж ирээд байгаа. Энгийн нэг гэр бүл нэртэй солонгосын уран бүтээлчдийн гэмтрэг драм төрлийн киног онцолж байна. За Netflix дээр өмнөдийн уран бүтээлчдийн кино шоунууд өнгөлж байгаа бол Хойд Америкийн бокс офис дээр хүссэн хүсээгүй өмнөд солонгосын кинонууд ороод ирсэн нь бол эхнээсээ ингээд гараад ирж байна, тийм ээ. за наад чинь энгийн нэгэн гэр бүл мөргөлд гэнэх даруухан нэртэй мөртлөө паразит шиг л бас тийм гэр бүлийн трейлер гэхлээр паразит рахуул юм шиг болох гээд байна шүү дээ. Алан тий хамгийн түрүүнд амар аллах болдог тий бурхан минь. Хүүхдүүдийн нүдэн дээр зүр гэрчээ. Харин тий. За киног Нидерландын зохиолч Херман Кохын Оройн зог бүтээлээс сэтгүүлэн бүтээсэн. За энэ зохиолоор Италийн уран бүтээлчид I nostri ragazzi гэдэг кино бүтээсэн байдаг бол Холливуудын уран бүтээлчдийн Оройн зог нэртэй кино нь бол байдаг. За киноны гол дүрд нь бидний боловсон эрчүүд киногоор нь сайн мэддэг бүлтгэрч шиг. За тийм. За энэ нөхрийг бол таньж байна. За ёо илэг аваач гэн. За бүлтгэр нүдэд жүжигчин Жандан Гуанаас гадна өмнөдийн нилээд нухацтай зэрэглийн жүжигчдийн тоонд багтдаг жүжигчин Сулкёнгу. За Ким Хи Эй. За манайхаа одоо нэрээр нь бол мэдгүй шүү дээ. Би өөрөө ч ямар жүжигч мэдгүй орж ирээд зургийг харж ээж л мэдээ шүү. За тэнгүүтээ энэ жүжигчтэй хамтран тоглосон. За зэрэглийн энэ том одуудын хамтаар Avengers, Fantastic Beasts зэрэг Холливуудын кинонууд тоглож баруун танигдаад байгаа залуу жүжигчин Клаудиа Ким тоглосон. За тийм байна. За Клаудиа Кимийн хувьд энэ жил 40 настай. Гэхдээ урлагийн тоогоонд олон жил чанагдсан бусад томчуудынхаа хажууд бол яалтчгүй залуу жүжигчэндээ тооцогдож байгаа. Одоо энэ 40 настай хүн ч одоо залуудаа орж штэ. Харж гэнэ үү танаас? За. Тэгээд үйл явдлын хувьд болохоор зэрэг салбартай юм манлайлдаг эмч, өмгөөлөгч, хуульч гэх мэт юм мэрэгчлээ хоёр гэр бүлийнхэн хүүхдүүдийнхээ үйлдэлсэн аимшигтай жигшүүрт бусрамг хэргийг хэрхэн шийдвэрлэх, нуун дарагдуулах тухай ярилцгаар Оройн зог барихаар уулзаж байгаагаар киноны үйл явдал эхэлдэг гинэ. За. Зүүн юм байна. Зүүн кино юм шиг байна. За киноны үйл явдал гол дүр болох ах トゥ хоёр болон тэдний эхнэрүүдийг тойрч өрнөж байгаа. За, боловсон эрчүүд киногоор сайн мэдэгдэж жүжигчин Жандангун энэ кинонд өнгө мөнгийг үл тоодог, өвчтнүүдийнхээ эрүүл мэндийг урдаа тавьдаг, ёс зүйтэй эмчийн дүрийг бүтээдэг бол түүний ах нь харин мөнгөний л төлөө ямар ч хамаагүй алуурчин хэрцгий амьтдыг өмгөөлж, шүүхтээр ялалт байгуулдаг хүйтэн цустай өмгөөлөгч хуульчийн дүр байж таард юм байна. За, уг нь эдний гэр бүлүүд сар болгон хоёр гэр бүлээрээ уулзаж тансаг оройн зог барьдаг уламжлалтай бол энэ удаагийн оройн зоогийн үеэр хүүхдүүдийнхээ хийсэн босромог жигшүүртэй яригийг хэрхэн ярилцах шийдэх гэснээр тэдний ёс суртахуун, хүний мөн чанар, үнт зүйл зэрэг олон зүйл хөндөгдөж байгаагаар үйл явдал сонирхолтой өрнөдөг юм сэтгэл зүйн драм төрлийн кино гинэ. Ямар зовлонтой юм бэ над чаа. Одоо ингээд нэг нь бол ууг нь ингээд хүний төлөө төрсэн эмч байна штэ. Гэтэл одоо хүүхдүүдийнхээ босромог юмыг дарахын төлөө энэ нөө нэг хүтэн цус өмгөөлөгчтэй
оройн зог бариад ярилцах гэж штэ. Нөгөө нэг сайн хүн чинь тэгээ хайчих юм бэ? Тийм үстэй. Гэхдээ тэгэхээр одоо ингээд одоо би нөгөө өөр өнцгөөс нь яриа л да. Ямар ч их эцэг үр хөвгтэй л гэдэг штэ. Тэгээд харсаар байж хүүхдээ одоо ингээд гэмт хэрэг хийчихээр шоронд оруулах уу? Эсвэл одоо нөгөө нэг би шудрах уу гэдэг барчмаа баримтлаад за чи зүгээр хийс эргээ үрээ шорондоо ор гэ хүүхдээ шорон руу явуулах уу гэдэг ийм юмн дээр бас очсон байж болно. Одоо яг л тэгчээл байна л да ер нь бол тийм ээ. Тэгэнгүүт одоо тэр нөгөө нэг мөнгө би энэ киног үзээгүй л дээ. Гэхдээ зүгээр миний л зүгээр бодлоор одоо нөгөө мөнгө гэдэг тэр өмгөөлөгч бол угаасаа өөрөө бүх юмыг мөнгөний төлөө идэг учраас дахиад нөгөө мөнгө гэдэг хүмүүс чинь бүх юмыг мөнгөөр шийдэх гэж үздэг шүү. Хааштай хор найруулаад сурцсан байгаа шүү дээ. За авдган ч үнэн юм чинь одоо өгдөг хорвоо одоо тэнгүүдээ тэр шүүгчд тэгж хахуулдаад ингээд энэ хэргийг янзлуулъя гэдгсэн жөө. Тэг ямар ч лээсэн солонгос кино чинь одоо сүүлийн үеийн солонгос киноноос ч амар найруулгатай үнэхээр супер зохиолтой болсон ч энэ бэлэн зохиол дээр найруулагчийн ажил яаж орж ирсэн бэ гэдгийг л харагдах ахал гэж би бодоод байна. За энэ нэг зурган дээр нөгөө нэг сайхан сэтгэлтэй эмч чинь хөтөн цус өмгөөлөгчийг зандаа л авцсан байх шүү. Ингэж болохгүй штэ. Гэж байгаа одоо бодвол тий. За тэгэнгүүтээ энэ кино ч юм байна штэ. Өмнөд Солонгостоо 10 сарын 9-ний өдөр нээлттэй хийгээд байгаа энэ бүтээл дээр хүний мөн чанар. За тэр хувиа хичээсэн занг дэлгэн тавиад тансаг кэнцэр дээдсийн зиндааны хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж явандаа бүр ах дүүсийн тангаргаа зөрчиж хүн чанараа уландаа гээх зэргээр хүний багийг нь ингээд хуу татаа те доторхыг нь хуу татаад гаргаад ирдэг ийм учиртай кино гинэ. Тэгэхээр яг л бүх юм гарах нь л те ер нь бол. За ямар тач кинонд туслах дүрийг бүтээсэн жүжигчин Клаудиа Ким Бексон Адамд шилдэг жүжигчдийн номинацид нэр дэвшиж байгаа бол найруулагч Хуржин Хо бас шилдэг найруулагчид нэр дэвшиж байгаа гэж байна. За хойлонгийн түрүүн 5 сарын 1-ний киноны нээлтэнд явах уу гэсэн битээр явна. Гэхдээ энэ Жамин Сүрэнгийн энэ тэр кино чинь Чимэг хотын жолооч чинь юу зөндөө олон гадаадаар явж байгаад ирж байгаа тийм. Сая энэ 5 дахь өдөр өнөө хагас өдөр өнөө тусгай үзүрэн болсон бас бид нар амжаагүй л дээ. Тэгээд нээлтэн дээр нь ер нь бол манайхаас нэлээд хүмүүс оролцохоор эднийх чинь бас нэг юм нэг энэ киноны нэг хамтран ажиллагч нь баг MJL радио гэж явж байгаа юм шиг байгаа. Яагаад гэвэл тэр ингээд жолооч нь машинда юм сонсголоор манай радиог сонсоо явдаг юм биш үү? За. Тэгж ойлгосон шүү. Ер нь бол тэг гэж ойлгосон. Тэгээд манайхыг бүр ингээд нээлтэн дээрээсээ лайв хийгээд өгөөч эднэр гэж хүртэл хүссэн байсан. Би тэгээд мега тэднийхтэй холбоно гэж марчиж одоо гараад нэрээ хэлье. Тий. За тэгээд одоо энэ солонгосын кинонууд яаж ингэж нэр ингээд ямхын систем гэдэг чинь энэ байхгүй юу? Эхлээд солонгос кино гэж өстө түүж мэддэггүй байсан шүү дээ бид нар чинь. Ялангуяа бид нар бол тэ нэг хойд солонгосын кинонуудыг нь мэдхээс өмнө солонгосын кинонуудыг огт мэддэггүй байсан. Тийм шүү дээ. Одоо тэр нэг тушаал номер 24 ч үлээ. За тэгээд Хонголдон ихийн хүслэн мөслөнч бүгдээрээ хойдын кинонууд. Тийм. Дандаа хойд солонгосын кинонуудыг үзээ ингээд явж ирсэн. Өмнөд кино хийдэггүй ч байж магадгүй гэж бодож ирсэн чинь нөгөөдөл нь хийхээр барах уу. Одоо ингээд Холливуудын тайзан дээр зүгээр даналццгаагаад эхэллээ шүү дээ. Тэглээ. Хойд Америкийн бокс офис гэдэг чинь бол Холливуудын даналцж идэх газар дээр одоо ингээд нөхдүүд очоод хоолноос нь булаацлж чинь гэсэн үг шүү дээ. Тэглээ. Ийм өндөр түвшинд хүрчлээ. Солонгосчууд одоо солонгосын сүүлийн үеийн кинонууд бүр үнэхээр супер болсон байгаа. Гэхдээ одоо тэгээ нөгөө өвлийн хайрын дуу зочид буудлаараа тэр нөгөө нэг кино солонгос кино төсөөлөөл явж идэг хүмүүс бас байдаг л юм бэлээ. Ер нь бол одоо тэр үетэй чинь харьцуулах юм бол тэр 2000-ад оны их үетэй чинь харьцуулах юм бол бүр супер болсон шүү дээ. Ер нь бол. Одоо урдлуудынх нь зохиол мохиол нь ч амар болж тэгээд яг уу солонгосчуудын бас нэг актер том давуу талыг нь би юу гэж хараад байгаа юм гэхэлэр зүгээр хүүхдийн тоглоомооч тэр ардын дугаач тэр өөрсдийн үндэсний тэр үлгэр домгооч тэр бүгднгийн энэ нөгөө нэг дэлхий дээр гарч байгаа кинонуудтай ингээд жижигээр суудгаж өгөөд тэр чинь ингээд нөгөө нэг юу гэдгийг өөрсдийн соёлыг сурталчлаад байгаа байхгүй киногоороо дамжуулдаг. Нөгөөдөл нь сонирхолтой болохоор үзчихдэг. Чи нөгөө зөөлөн хүчний бодлого гэж яригддаг тэр зүйл чинь бол ингээд
дэлхий дээр явагдаад байна шүү дээ. K-pop-оос гадна одоо ингээд K-cinema гэдэг чинь бол одоо дэлхийг байлдан дагуулад эхэллээ. Паразитаас хойш чинь бол ерөнхийдөө ингээд өмнөд Солонгос бол нэг киноны бас нэг мангас гэдэг ойлголт бий болчлоо. Netflix дээр ч гэдэг юм уу, HBO дээр ч гэдэг юм уу энэ нэг цовруулууд гаргадаг нөхдүүд бол одоо бүгдээрээ өмнөд Солонгосын уран бүтээлчтэй хамтарч ажиллаад одоо тэр нөгөө юу лээ Squid Game чинь бол хоёр дахь нь гараад бас л сүтгэлээ шүү дээ. Тийм үү? Ахаад зөндөө цовруулууд дээр би буруу сонсоогүй бол Netflix-ийн зүгээс энэ 25 онд Солонгосын киноны урлагийнхантай хамтарч хэрэгжүүлэх төсөлтөө $5 тэрбум 2.5 тэрбум доллар төсвөлсөн гэдэг чинь юу гэсэн үг вэ тийм шүү дээ. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 28-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3-р студиэс урлагийг мэдрээ гэсэн уриатаар кино ертөнцийн болонгороо шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Медипол эмнэлэг за мөн аялахад ас хязгаар үгүй гэсэн уриатаар 70 жилийн төвд жуулчин компани аялын хөтөлбөрөөрөө хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгаас уриатагаар яраа нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MDL радио 88.3